Сайн уу манайхаа Бабс мам байна. За ингээ энэ удаагийн бичлэгээрээ би хүүхдийн ерөнхий хөгжлийн тухай ярих гэж байна. Тэгээд би тийм ямар нэг анагаахын мэрэгчлэлтэн биш. Зүгээр л анх ингээ ээж болж байгаа first time mom, boy mom. Тэгээд өөрийнхөө ингээд юм ингээд судлах хобби те ингээд ерөөхдөө юм ингээд ухаж түнхэх хоббин дээр үндэслээд ингээд хүүхдийнхээ талаар ер нь хүүхдийн хөгжлийн талаар юм эцэн талаар ярих гэж байна. Тэгээд дахин disclaimer хэлгээд би ямар нэг анагаахын мэрэгчлэлтэн биш, бас ямар нэг эмч ч юм уу те тийм хүн биш. Тодорхой хэмжээнд өөрийн гэсэн уншсан судалсан юмнууд байгаа. Ихэнх нь ер нь бол fact checked буюу би ерөөхдөө ингээд айгүйх судалгаанууд уншдаг. Тиймэрхүү юм дээрээс ингээ уншиж ойлгож мэдсэн, бас ингээд хүн амтнаас сонссон юмудаа би бас ингээ сонсон нь уншсан нь энэ гэж шууд хэлий явцдаг учраас өөр байгаа. Тийм болохоор та нар ингээд өөрсдийнхөө preference буюу те ингээд аль нь үнэн гэж бодож байгаа, худлаа гэж бодож байгаагаа ингээ хүлээж авахдаа бас ингээ шүүлтүүртэй хүлээж аваарай гэж би хүсэж байна. Тэгэхгүй тэгээ ингээд миний хэлсэн бүх юмыг энэ охин ингэж хэлсэн, яг ингэж байгаа юм байна гэд ямар нэг те эрүүл мэндтэй холбоотой асуудал байвал эмч домлож явахгүй ч юм уу иймэрхүү асуудал битгий үүсгэсэй гэж би айгүйх хэлдэг учраас энийгээ дахин хэлдэг шүү. Ядвал энэ амар аюултай зүйл шүү дээ. Ялах хүүхдийг ер нь өвдөж авцсан ямар нэг басан бол заавал эмч имлэг тандж байгаарэ. За тэгэхээр хэдүүлээ гол ярианд оръё. За манай хүү 9 сар хүрч байгаа. Яг ерөөхдөө ингээ хүүхдийн хөгжлийн үе шат гэдэг бол ингээд ийм айгүй олон ийм үе шаттай байдаг юм байна. Тэгээд нөгөө ийм судалгаас байд юм байна л шүү дээ. Хүүхдийн нөгөө нэг эхний 3 жилд хүүхдийн ингээд нөгөө тархины бараг 80% нь хөгждөг гэхээр ер нь хэр хурдтай те эхний 3 жил хөгжиж байгаа гэдэг нь ойлгомжтой байгаах. Тэгэнгүүт бол ингээ хүүхдийн яг нөгөө ингээл эдгээр сар болол ингээл юм таниал мэдээл те ингээл танин мэдэх үе, оюун бодол, санаа, сэтгэл зүй бүх юм ингээ яг багаар ингээ хөгжиж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ үе дээр нь ерөнхийдөө бас ингээд те мэдживэл зохилтой ч юм уу тиймэрхүү зүйлсүүд тэгээ бас давхар ингээд ерөөхдөө манай хүүхдээр ажиглагдсан. Тэгээд хүүхэд болгонд байдаггүй ч үж магадгүй тиймэрхүү ийм асуудлууд бас байгаад байгаа заяа. Энийг болохоор би яг өөрийнхөө хүүхдийн жишээн дээр өөрийнхөө туршлага дээр цэвэр ингээд experience based гэдгийг хэлье. Тим зүйл дээр ингээд тулгуурлаж танарт мэдээлэл хүргэх гэж байна гэсэн үг. За ингээд хүүхэд ингээд шууд төрөөд хүмүүс айгүйх нэг юм хар цагаан зураг харуулдаг штеп. Тэнгүүд та нар ингээд нэг ийм постнууд харж ирсэн энэ тентхийн тийм мэйжүүдийн Instagram те янз бүрийн юм дээр ингээд нөгөө хүүхдийн ингээд хараа яг ямар байдгийг те ингээд анх төрсний дараа ингээд нэг амар бүрсийсэн тэгснэ эхний те хэдэн хоног тэгэл 1 сар 3 сартай болол 5 сартай болол гэл ингээд цайраал юм харах нь ингээд ихсэл ч юм уу те. За тэнгүүд манайх ингээл анх хар цагаан зураг сайн байдаг гэсэн ингээл бас ингээл анх тиймэрхүү юмнууд ингээл амар хар цагаан юм хүм аваад ингээл хүүхдэд бас ингээл харуулдаг байсан. Тэгээд тодорхой хэмжээнд мэдээж хүүхдэд бас нөлөөлдөг байсан баг. Би тэрийг сайн мэдэхгүй шүү дээ. Яг яаж нөлөөлөд байгаа юм. Гэхдээ ямар ч ийм картон зурагнууд аягүй харуулдаг. За тэгээд нэг ийм хар цагаан юм шажигдаг ийм тоглоом шиг юм бас ингээд орных нь хажууд ингээ өлөвчдөг байсан. Хаяа тэрэн рүүгээ ингээд харцсан л байдаг байсан. Бүр нь ялах үед нь шүү дээ. Тэр чинь ингээд нэг ийм 7 молоо 14 мөрөө хоногтойгоос нь ч лөө. Тэгээд би яг хүүхдээ 21 хоногтойгоос нь төрсний дараа ингээд хүүхдтэйгээ хоёулах нь үлдэж эхэлсэн нөхөр маань ажилдаа ороод тэгэхэд ингээд нөгөө юм баунсер буюу ингээд хэвтдэг бөгөөлөгчин дээр нь тавьжгаад зурагтан дээр тийм нөгөө юм хар цагаан юм зурагнууд те хүүхдийн юм contrast images гэд тийм юм бичлэгнүүд аяг үзүүлдэг байсан. Тэгээд тэрийг ингээд ерөөхдөө ингээд хараад дагуулж хараал ерөөхдөө тэгээд байгаа юм шиг л ингээд санагддаг байсан л да надаа. Яг бас нэг хүүхдэд яаж нөлөөлж байгааг би тэр үедээ бас сайн мэдэхгүй шүү дээ. Ямар ч тач аягүй ингээд анхаарал нь амар төвлөрж байгааг нь мэдэгддэг байсан. За тэгээд анх имлгээс гарахтаа би энэ дэр бас ингээд дахин ингээд бас ингээд ерөнхий зүгээр юмыг яаж мэдхүү гэж ингээд хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө tongue tie буюу хүүхдийн хэлний хөвчийг аягүй сайн шалгуулах имлгээс гарахтаа байна уугүй юу те манай хүүхдийн tongue tie-тай байна уугүй юу хэлний хөвчин зүгээрээ нүү те ингээ угаж мөө мэдхэд зүгээр үнэ тэргээ ерөөхдөө ингээ амар сайн шалгуулчих хэрэгтэй юм бэ нэлээ. Тэгэхгүй бол ингээд манайх ингээ гарсныхаа дараа тэрнээс болж ингээ маш их юм нөгөө зардал болж ингээд шалгуулж ини тэрэ те тусдаа юм тусгай эмч мэмчээр ингээд бас бага appointment цаг маг товлож хугацаа мөнгө маш их алдсан. Тэрийг уг нь төрснөөхөө дөнгөж дараа эмнэлгээс гарахынхаа өмнө уг нь шалгуулчихвал зүгээр санагдсан шүү. За тэгчээд бас нэг манай дээр нэг ийм юм гарсан заяа. Би нэг хүүхд болгон дээр байдаг үгүй мэдэхгүй байна л да. Би нөгөө хэлээд байгаа шүү дээ зөвхөн experience based буюу ингээд миний туршлага дээр те нөгөө Австралийн имлэг амар хүүтэн байдаг гэл би айгүйх ярьдэн шүү дээ. Тэгээд тэр нэг Австралийн имлэг амар хүүтэн байх үеэр нэг ингэсэн байхгүй юу. Хүүг маань ингээд төрөөл ингээд хуурайлал тэгсэн чинь
би ингээл нөхрөөгөө хуурайлахыг хараад эмчигч ингээл хуурайлахыг харж байхад манай хүүгээ ингээ нэг хөл ингээ чичрээдсэн байхгүй юу. Ингээ тэгээ би ингээд яна дараад энэ тэгээ бит хоёр ингээл нөхөр бит хоёр мэдхгүй ингээл яна дараад ах шиг амар хүүтэн байгаа юм чин аликаас ингээл хучаараа гэл солиороо энэ төр гэл тэгжсэн байхгүй. Тэгэл ерөнхийдөө за дараад идэм байх ингээл ажиглчаа байжгаад гэртээ ирээл нөгөө ингээл эд божигнж байгаа штэ шинэ хүнтэйгээ тэгж байжгаад ерөнхийдөө ингээ нэг сар хүртэл заяо миний ингээ харснаар хуурайлах болгонд банк чичрээдсэн заяо манай хүүхдүүл. Тэгээд за эн чинь ингээд юусоо те одоо ингээд гэртээ ирээд дулаахан орчинд хуурайлсан ч тэр нь юус зүгөрлөхгүйсэхгүй. Тэгээ би ерөнхийдөө ингээд гахаад одоо янз юм ингээд хайж үзэж байгаа. Одоо нөгөө ээж хүний зан яагаад ингээд чичрээд байна бла 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 гэл. Тэгсэн чинь яг тийм baby leg jerky movement гэж байдаг нэ. Jerky буюу ингээд нэг юм татгнаад байгаа юм шиг нэг юм хөдөлгөөн. За энэ болохоор ингээд яг ингээд миний ингээл одоо юм хайнгот угаасаа ингээл амар хүнд асуудлууд гарч ирж байгаа хгүй ингээл өөстө наазын тэг ингээд таталт өгж байгаа мөгж байгаа өстө нэрэ тархитлогоо тэг ингээд neural system ингээл буруу байгаа болохгүй байгаа тэг ингээд тасалж ин масалж ин тэр амар юм олоод уншсан чи би бүр ингээл амар хайгаал заяо. Тэгэл яаралтай газ эмчид үзүүлээ гээл ойрхон өрхөн имлэг GP рүүгээ яваал реферал аваал тэг бүр ингээд ийм тусгай юм нөгөө хүүхдийн pediatrician эмчид ингээд тэ neuro одоо юм мэдрэлээр дагансан эмчинтерт бараг сар гараа 2 сар шихуу хүлээж байгаа хүртэл үзүүлсэн. Тэгсэн чинь тэр чичиргээ нэг багасаадсан байхгүй. Эхлээл ингээл нэлээд ингээл бүр яг даарж байгаа юм шиг ингэж чичирдэг заяа. Тэгснээ ингээд сүултээ ингээл багасаал тэгээ сүултээ ингээд бүр байхгүй болцсон. Тэгээ тэр эмчд үзүүлэхэд бол за ерөнхийдөө ийм зүйлүүд хүүхдэд байдаг. Яг ямар үед амар ноцтой байдаг вэ гэхээр хөл гар нь ингээд зэрэг чичрэх. За тэгээд гинтгийн ингээд унтажсэн ингэж ингээд гинт ингэж одоо нүд нь ингээд дээш ингээд цагаан магаан болох заяа цагаан нь эргэлдэх. Тэг ингээд гинтхэн байжсэн нь бол ингэж ингээд цочж байгаа юм шиг ингээд амар ингэж чичрэх. Тэгэж мэгж байгаа үед бол энэ одоо эпилепси буюу ингээд таталт өгч нярайн таталт гэж үздэг гинэ. Тийм учраас бүр маш яралтай ингээд үзүүлэх те онцлуулах шаардлагатай болдог. Манай хүүхдийнхийг ерөнхийд нь хараад зөвхөн хуурайлах үед те ерөөсөл хуурайлах үед тэр нь ингээд чичрээсэхгүй. Би тэгээ бодохдоо бас ингээд нөгөө хүүхд ингээд баглаатай яг үлгэдэггүй байсан ч гэсэндээ ингээд нөгөө юм памперстай ингээл баглаатай те өмдтэй хувцастай ингэж байжгаад тайлахаар ингээл сунаад юм болов энэ төр гэж бодоодсэн чинь угаасаа яг хүүхдэд ингээд ерөнхий зүгээр нэг иймэрхүү хөдөлгөөнүүд байдаг. За энэ нь бол ингээд хүүхдийн те тодорхой хэмжээний ингээд тарих толгой neural system юм хүм ингээд хөгжиж байгааг илрэл одоо те ингээд одоо юу гэдэг ингээд баг зэрэг угаасаа нэг иймэрхүү юм байвал зүг байх нь угаасаа зүгээр мэдээж огт байхгүй байсан ч зүгээр тэгээд яг иймэрхүү зүйл бол ингээд хэрвээ байх юм бол танай хүүхдэд ажиглагдах юм бол ингээд эмчид үзүүлээд ингээд одоо ruled out хийчихэж байгаа байхгүй ерөөхдөө за энэ бол ингээд амар хүнд хэмжээний биш гэд ингээд кросслчингууд амар санаа амарч байгаа штэ. Гэхдээ энэ ингээд ерөөхдөө ингээд одоо хөгжүүд ингээд том болох тусам нь ерөөхдөө өөр ингээд уусаад алга болчихно. Одоо ингээд би хэлээд байгаа амар ингэж чирчээснэ багсаал те 1 сар гарan 2 сартаа таших ингээд амар багсаал яг тэр эмчид үзүүлдэг үеэр яг багсдаг дээр байсан. Тэгээд сүултээ одоо ингээ бүр алга болцсон. Одоо угаас дахиж тэгж хичрээгүй. Тэгэхээр нэг иймэрхүү зүйл бас болсон. Ерөнхийдөө яг зүгээр just in case те юмыг гэж тгүү ажиглуул гэж би хэлж байгаа. Би бол тэр ингээ бүр айгүй гайхсан байхгүй. Анх ингээл дараад ингэж очиж дараа нь гэртээ ирээл ч одоо хүүхдэн газар хуурайлахгүй шүү дээ. Аль болох дулаахан халуун газар. Тэгээ тэр болгонд ингээ чичрээд идэг гэсэн. Тэр ерөнхийдөө ажиглагдтал тэгж банк тэгсэн учраас нэлийн мэддэхгүй зингижсэн учраас ерөнхийдөө эмчимлэг домлог гэж явсан. За тэгээ ерөнхийдөө нэг ийм зүйл байгаа юм. За дараа нь болохоор ингээд одоо ингээд яраа үедээ хүүхдтэй ингээд бүр яг ингээд 0-3 сар мар дээр бол ингээд манай хүн ер нь ингээд маш тайван тэг ингээд ер нь ингээд нэг л юм амгалан хүүхд байсан заяа. Одоо ингээд байнг уйлдгүү. Тэгээд нэг уйлах шалтгаан нь юус айгүй ингээ. За баачиж шээчиж. Тэгээд за шээхүүл ойлгомжтой баачиж тэгээд эсвэл одоо өсөөд тэг мөө мэдэх гээд байна. Тэгээ унтах гээд байна. Тэ яг л ийм тохиолдлууд уйлдаг. Үгүй тэгээ ер нь ихэнхдээ ингээ айгүй уйлдгүү заяа. Ингээд юм ажиглал ингээл хөвтөл ингээл бэчдэг байсан. Тэгээ маш сайн агаарт гаргасан. Тэгээд аюу сонирхолтой юм лээ хүүхд үс нь ундаг заяа. Яг тэр үеуд дээр нэг амар ингээл үс нь унаал ингээл дэр мэрээр нь нэг ус болол. Тэгэд Монгол руу ингээл эмээ өвгөнөрийн хүмүүс руу хэлэнгүүт үст ямар сони яа хүүхдээ ус ундын монд ингээд янз янз л байд юм шиг байна. Тэгээ нөгөө хүн болго өөрийнхөө экспириенсээр манай хүүхдүүд их стон унж байгаагүй шүү дээ. Яа танах унаад байгаа юм бол гэл амар гайхал. Тэнгүүд тэр бол нормал хүүхдийн ус угаас ундгийн бэ нэлээ. Нэг хэсэг хугацаанд заа нэг сар марын хугацаанд няраа байх та. Тэгээд хүүхэд бас айгүй хөлөрдөг юм байна. Тэгээ тэр болохоор хүүхэд угаасаа нөгөө биеийнхэн температур ингээд зохицуулж харих сураагүй байд юм байна л да. Тэгээд одоо манай
би одоо дам монголчууд гэж ярих юм ч бас. Гэтэ ер нь ингээд хүмүүс нөгөө хүүхдэд дааруулчихгүй гэж амар ингээд бигэндэн штэ ингээд нөгөө юм бөөцөлөх гэдэг үлээ. Манайх болохоор эхэндээ амар тэгдэгс нөгөө өвөл төрсөн учраас даарчихгүй, ханаа төрчихгүй нэг нялцраа амтэн чинь гэдэг байсан чинь сүүлдээ бол бүр нэлийн ингээд хүүтэн мүтэнд унтуулж сурсан. Тэр нь болохоор хүүтэн гэдэг нь одоо өрөөний температур тий. Тэнгүүд би ингээд нөгөө төрөх бэлтгэлэн төр айгүй их нэг юм унтлагын хүнжил одоо монголоор бол унтлагын хүнжил гэж ярьдаг нөгөө юу гэдэг штэ. Ягаан ингээд гарын ингээд цахилгаантчдаг юм байдэн штэ. Тэр мэрэнд ингээд нөгөө тоог буюу одоо ингээд нөгөө градусаар нь заахсан ингээд за тийм юмд унтуулна ингээд амар тэгдэг байсан байхгүй. Тэгээд би болохоор аль болох ингээд амар зузаалцдаг. Одоо тэр чинь ингээд нэг юм одоо Австралид байдгууд нь заяа ингээд байхгүй унтлагын үнжил нь тэдэн градуст тийм хувц өмсгөж унтуулах хэвээр гэдэг юм заавар өгчдөг. Тэгээд би яг тэрэн дээр нь заавал нэмж нэг юм давхарлаж өмсөж унтуулдаг байсан заяа. Нэг юм нүүр мөрөнд гацар мацар нь хүүтэн байгаа юм шиг санагдаад. Тэгсэр нь ингээд толгой амар хөлрөөл нойтон. Тэнгүүд хүүхэд угаасаа ер нь ингээд ялахны ялцраа үедээ айгүйх ингэж хөлөрч мүлэрдэг юм бэ лээ. Тэгээд that's normal гэсэн. Тэгээ Монголд болохоор ер нь хөлрөөдөө өө наач тархины даралт. Ер нь Монголд айгүйх юм тэгдэм лээ зөө. Монгол ээжүүдийн групп ч юм уу Монгол ээжүүд эмч интерес сухаар өө тархины даралт эсвэл юу гэлээ нэг бас нэг юм агаар дутагдж байгаа юм. Агаарт гарга. За эднэрийг бол бүр банк тэгээ битмээ үг гэдэг 3 үгийг бүр ямар ч юмч банк хэлдэм байлээ. Сайн агаарт гарга. Тэгээд битмээ үг эсвэл ингээд одоо наранд шар марч гэдэг юм уу те ингээд биеийг ингээд нар салхи сайн үзүүл тэр агаарт гарга гэдэг айгүй хэлдэм байлээ. Тэгээд яг хүүхэд ер нь тэгэж хөлрөх юм бол бүр гэхдээ ер нь бол нэлээд хөлрдөм байлээ шүү миний бодлоор. Манай хүүхд тийм тархины даралт юм хүн байхгүй. Гэхдээ манай хүүхд одоо ч амар хөлрдөг. Тэгээд тэр үед бол бүр ингээд манайхан юм нөгөө ямар даав гэдэг л орны даав маань нэг юм нойтон норчхоор ингээд амар норцсон мэддэгдэг тийм тав байсахгүй. Тэнгүүд ингээд манай хүүхд ингээд хөвтөл ингээд босч ирэнгүүд ингээд унтаас ирэнгүүд толгойных нь гэсэн шал нойтон сэрдэг байсан. Тэгээ яг тийм хэмжээний ер нь бол хөлөрж исэн. Гэхдээ тархины даралт гэдэг зүйлийг яг эмчтэр очиж онцлуулвал мэдээж тэр бол тархины даралт юм уу. Тэнгүүд ингээ агаар салхинд гарах инээ тэрэ бла бла бүх юмудаа бол хийх ёстойгоор хийх ёстой. Манайхыг ямар ч юмд тархины даралтай байна гэж хэлээгүй. Би зөндөө хөлрөөд байна зүгээр үгсэн зүгээрээ л гэдэг байсан. Манай найзуудын хүүхдүүд хүртэл яг адилхан ингээд үе дээр ер нь ингээ айгүй хөлөрж исэн гэдээ бас надад хэлжсэн. За тийм байна. Тэгээд за ерөнхийдөө нэг иймэрхүү процесс ингэж явагдаад 4 сар бол миний хувьд хамгийн амар сар байсан. Хүүхдийн growth spurt гэдэг юм байдаг. За growth spurt гэж юу вэ гэхээр хүүхд ингээ нэг юм өсөлт хөгжлийн гинтг нэг юм одоо нэг юм амар юм үе шатыг ингэж давах гэдэг гэсэн. Одоо та нар хүүхдийн ингэж бодъё заяа. Ингээ явж байгаа хүүхд гэж бодоход өсөж ингээ хөгжлөө ингээ явж яхад яг тэр growth spurt гэдэг хугацаанд ирэнгүүт яг нэг амар өндөр уулыг давах хэрэгтэй болдог заяа хүүхэд. Тэнгүүд ингээ чигээрээ явж ийсэн аа яг тэр уул руугаа гарах галт амар уйлан заяа. Хөөс чадахгүй байгаа ч төгөрх юм ингээл амар хичээгэл те. Тэгэл бөө юм болоод хичээгэл даваал гарч ирлээ. Буцаал ингээл тайвшраал ийм болчихно. Гэхдээ тэр үеийг давчингууд заавал нэг юм уу хоёр шин юм сурсан байна. Заавал нэг хоёр ихгүй ямар нэг шин зүйл сурсан байна. Хүүхэд яг тийм фаси те хамгийн тийм амар growth spurt дээр яадаг вэ гэхээр маш том хөгжлийн үе явагдаад тэгээд тэрийг ингээд давж гарах гэдэг ингээд хичээгээд уйлаад байдаг. Бүр амар ингээд учир нь олдохгүй уйлаад байт юм билээ заяа бүр. Тэгээ манайх ч яг 4 сар нэлийн гар 4 сартай үедээ шүдэн ургасан. Шүдэн ургаж болж байгаа. За тэр шүдмүүд бол бүр ёо. Тэрэнд бол зүгээр ингээд амар давхцаж байгаа хгүй шүдэн ургаж байгаа. Growth spurt нь явагдаад тэгснээ нойрон дээр нэг амар sleep regression, 4 month sleep regression гэж амар юм явагдд юм билээ. Ёо тэр үед бүр ингээ шоконд орчихсон. Одоо манай үгийн бичлэг байдаг зөө ингээ шүний 3 цаг сэрцээ, том нүд гаргацсан, инээд алдаа өөл нөгөө бүүэлэгч дээр ингээ суудсан, унтахгүй гэж дуурч мухраа заяа. Тэгээ тэр болохоор ингээд яалтчгүй 4 сар гэдэг бол хүүхдийн хувьд ингээд яг би физиолог те бүх юмных нь хувьд нэлээ юм нөгөө айгу те их зүйлтэй сар байд юм байна гэж би бодсон. Яг хүүхэд болгоны шүд өөр байгаа л да. Манайхтай яг тэр үед нь давхцаж те ядаргаатай тэр шүд ургаж бас ингээд нэмэгдэж байгаа байхгүй юу. Шүд ургахад бас ингээд хүүхэд амар цовруулж үлд юм билээ. Тэр тусмаа анхны шүд. Одоо бид нар нэг актараа ургахад яадаг вэ ингээс та хавтаал өвдөөл те баг би бол уйлж мөлжлээсэн мах өвчин намдагч удаг штэ. Заримдаа бүр халуурж малуурдаг. Хүүхэд яг тэгдэг ингээд бүтэн буйл ингээд цоолж гарч ирэх гэж байгаа юм чинь. Тэгээд тэр sleep regression дээр ер нь бол
манайх нэг 2-7 хоног үргэлжилсэн заяа. Тэр бол ингээд заавал яг 4 сар үрээл биш шүү дээ. Одоо яг 4 сар үрээл тэ одоо юу гэдэг нэг 4 сарын 5-нд ч юм уу манай хүүхд яг 4 сар үрлээ тэнгууд одоо тэр нь эхлэн гэсэн үг биш. Манай хүүхдийг ерөнхийдөө нэг 3 сар нэг 3-7 хоног манайхтайгаас нэхлээд яг нэг 2-7 хоног үргэлжлээд тэр нь дууссан гэж би ажигласан. Тэгээд яг юм нарийн тогтсон хугацаа байхгүй ч нэг 4 сар төхөөд эсвэл 4 сараас хойшооч болж иж болно. Ерөнхийдөө яадаг вэ гэхээр growth spurt буюу одоо тэр эд амар хөгжлийнх нь уул руу гарах гээд байгаа үедээ хүүхд ингээ шалтгаангүй уйлаал амар юм фаси амар юм ууртаа яагаад байгаа нь мэддэхгүй аашлаал тэгэл ер нь ээж хүн те аав хүн бас хүүхдээ амар сайн мэдэн штэ яадгийг нь те ингээд уйлаад байвал ингэчий тэгчий гэдэг юм дээр яг тэр юмнуудыг хийхээр ингээл сатаарахгүй уйлаал яг яагаад гамтгүй банк тэрүүлж унтах гайл тавьж мавихаар уйлаал ер нь байн ингээл байж ах гайл те ер нь бол бас нилээ хүлс гаргасан би ч мөн ч их дагаж уйлсан яг тэр үед нөхөр ингээл ажилдаа явчихна бит хоёр ингээл хамт ингээл гадуур гарч марангууд ингээд тэргийн төрцөн хүүгээ нэг гартаа барьцсан нөгөө уйлаад байгаа хгүй яагаад гамт уг нь өмнө зүгээр явдаг байсан байгаа шүү дээ тэрэн дээрээ суугаад. Тэнгүү тэгэж явж махаа болчин заяа зүгээр л ингээл яагаад ч юм зүгээр л уйлаад идэг. Тэгэл өстө хөлсөө гартал тэргээл тэргээд хүрсэн хүүхдээ тэрсэн амар за. Тэгжээснаа sleep regression дээр болохоор ингээл нойр нь ийм болчдөг заяа. Манай хүүхд ингээ багтаа уг ингээ айгүй хөрхөн нойр мойрны хуваартай ингээл манах чинь нэг sleep train хийх гэж оролдож исэн гээ ярьжсэн шүү дээ. Тэгэл нөгөө айгүй хөрх нэг цаг тунтаал шүүн яг тогтсон идэн цаг цэрэл тэгэл өглөө ингээс босч мостог ч юм уу нэг тийм байсан хгүй. Тэгсэн чинь тэр sleep regression дээр бүр юу вэ? Шөнийн 2-3 цагт өөст амар сэрцэн инээд алдаж малтаад. Тэгээд ер нь бол яг нэг ийм болоод эхэлтийн за sleep regression тэр ихтэй нэг бас удаан явахдаггүй нэг 2-7 хоног болоо тэг ерөөхдөө буцаад хэвэндээ ороод яг нөгөө хуваараа унтдаг болчихсон юм биш үү. Бүр яг энэ дуусчлаа та гэж амар мэддэгддэг зүйл үлээ sleep regression бол эхлэх дуусах нь айгүй мэддэгдэн угаасаа нөгөө хүүхдийн энгийн хуваараар 3 сар явчих чинь гэдэг чинь ээж хүн ер нь заа манай хүүхд тэдэд сэрдэг тэдэд унтдаг гэдгийг мэдчихэж байгаа штэ. Тэнгүүд яг тэр 4 сарын үед болохоор гинтх ингээл огцом сони унтас сэрээд явчихдсан байлээ. За тэгснэ гинтхэн 20 минут энэ төр унтснаа сэрч мэрэл. Заримдаа гинтхэн 2-3 цаг өдөр унтаж мунтаал. Манай хүүхд бол өдөр тэгж амар олон цаг унтдаг байсан. Аюу юм cat nap буюу юм жижиг цагаар те нэг 30-40 минут унтаал сэрч мэрдэг байсан чи тэр үчиг өдөр 3 цаг маг унтаж мунтаал заяа. Тэгээ амар сони юм билий. Тэгээ яг хүүхдийн шүд уруугал тэр бол дахиад нэг юм ингэж энэ дээр нэмэгдэж байгаа. Уул нь бүр өндөр болж байгаа. Гэхдээ тэр үед хүүхдийн шүд ургаагүй танай хүүхдийн шүд арай ургаагүй байвал that's okay. Хүүхд болгоно их өөр. Тэгээ би нэг судалгаа оруулж ирсэн шүү дээ. Жирэмсэн багтаа их стрессжсэн ээжтэй бол хүүхдийн шүд хурдан ургадаг гэдэг судалгаа байдаг гэд. Тэгээ би бол үнэхээр стрессжсэн. Угаасаа сургуулаа төгсөжсэн виз мэдүүлнэ гээл баахан бичиг баримт яг тэр нэг үеэр чинь би чинь баг төрхийнхөө орон дээр виз өгсөн шүү дээ. Тэгээ бас ингээд нэлийн бужигнсан байхгүй. Тэгээ яг тэр үеэр би чинь бас IELTS өгсөн жирэмсэн багтаа 35-7 хоногт IELTS майл зүгөө явж исэн. Тэгэхээр ер нь бол нэлийн ийм ажилтай байсан. За нэг тиймэрхүү зүйл болон заяа. За тэгээд ерөнхийдөө ингээд яг няраа үе гэдэг бол угаасаа 8-7 хоног буюу 2 сарын вакцин дээр ингээд дуусчдаг юм бэ нэлээ. Хүүхдийн няраа үе. Тэгээд угаасаа ингээд newborn байхаа болоод одоо ингээд том болчдөг, infant болчдөг. Тэнгүүд вакцин бас ер нь хүүхдийн хөгжилд амар нөлөөлт юм байна гэж би бодсон заяа. Яг тэр growth spurt гэдэг юм шиг одоо манай хүүгийнх ингээд 2 сарын вакцина хийлгэсний дараа манай хүүхд ингээд ягаад ч юм нэг юм амар ингээд том болцсон юм шиг мэдрэмж төрөөдсөн. За ингээд мэдрэмж ер нь угаасаа юм том болцсон харагдаад юм билий. Тэгээ яг дараа нь нөгөө 4 сарын вакцин тэгээд 6 сарын вакцин энэ төр явангууд ингээд яалтчгүй айгүй юм өөрчлөгдөд байгаа нь айгүй мэддэгдээдсэн хүүхэд. Тэгээд тэр бас ингээ аюу сонирхолтой юм л. Ер нь угаасаа вакцин ингээд нэг хүүхдийн юм хөгжлийн үеүүд ингэж бас тодорхойлдог зүйл байж магадгүй мэн гэж би хувьдаа бодсон. Миний жишээн дээр шүү. За тэгчээд байжсэн чинь ерөнхийдөө ингээл 5 сар хүрээл ирэнгүүт ингээл хүүхдийн хөгжил өөр заяа. Энэ дээр ингээ маш олон дисклеймер хэлэх хэрэгтэй болно. Эдний хүүхд хэдэн сартаа тэгжсэн гэж энэ манай хүүхд яагаад тийхгүй байна гэдэг юмч домчд үзүүлэе гээл те. Хүүхдийг битгий бусад хүүхдүүдтэй харьцуулж байгаарэ. Тэр тус маань яраа хүүхдийг муухай штэ. Том хүүхдийг ч юу н харьцуулах муухай тийм үү. Тэнгүүд муухайгаас гадна энэ ч өөрөө айгүй юм учир дутагдaltaй асуудалхгүй. Тэр тусмаа энэ яраа хүүхдийн хөгжил бол бүр ингээм амар өөр. Одоо манай хүүхдийн шүд 4 сартаатай ургаж байхад тэнд 9 сар хүрчээ дүнгийн шүдэн цухаж байгаа хүүхдч байж болно заяа. Байгаа аахгүй тийм хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээд янз гэсэн үг. Яг ингээд
тогтмолд одоо ингээл эмч вакцин ингээ явж байгаа штэ. Вакцинд ингээ үзүүлэх болоход эмч ингээ асуулга авч байгаа штэ. Австралид бол тэгдэг ингээ хүүхд чинь ингэж чадж байгаа юу, тэгэж чадж байгаа юу, гараа өргөж чадж гинөө, бадаж ингэж атгаж ингэж чадж гинөө те. Одоо юу гэдэг хоол моолонд орчвол ингээ өөрөө барьж идэж чадж гинөө. За тэгээ мөлхөж чадж гинөө, явж чадж гинөө. Одоо янз янзын асуулт асуун штэ. Тэнгүүд одоо ингээ дуу чимээ сонсоод ингээ эргэж харж марч чадахгүй ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд ингээ асуулгууд асуудаг байхгүй. Тэнгүүд тэрнээрээс ингээ нормал биш байна. Энэ хүүхэд ингээ хөгжлөөсөө хоцроод байна гэж үтсэн бол тэр эмч ингээ тэр ингээ санаа зовхоор асуудлаа гэж үзээд цаашаа ингээ өөр эмч рүү те нарийн эмч рүү шилжүүлж үзүүл энэ төр гэж зөвлөгөө өгнө. Тэрнээс биш ээж хүн өөрөө те айлын хүүхэд илүү байгаад тахаар манай хүүхэд дутуу байгаад байгаа ч юм шиг санагдал шууд эмч домчны тэр гэдэг бол яг Монголд бол магадгүй тэгж болох бах тий нөгөө юм одоо Австралийн систем нь өөр шүү дээ. Тэр чинь ингээ хүссэн эмчтэй шууд мөнгө төлөөд очиж үзүүл чинь Австралич ингээл заавал нэг юм бичиг аваад ингээл цаашаа ингээл зөндөө дамжиж явна. Цаг маг аваад хүлээж мүлэн штэ. Тийм учраас ер нь бол ингээд процесс нь өөр байхгүй юу. Гэхдээ ер нь бол яг энэ тал дээр надад Австралийн процесс амар таалагддаг. Яг ингээд яг арай нэг юм санаа яг үнийг хэлэхэд надад нэг энэ дэр нэг юм санагдаад байхгүй юу. Яна энэс тэнэр ингээ Монголд байсан бол гэлс аваад очиод нэг эмчд үзүүлэл баг нэг эмч нь тэг удаач юм шиг үнэн юм шиг нэг юм оншлол тий яг хуу зарим амар сайн эмчнүүд бол амар сайн оншилж байгаа зарим нь бол ингээл ерөөхдөө ингээл банк хилдэг өгтөөгөө тархины даралт тийм витамин Д өг гэдэг ингээ яг тэгдэм билээ би яаж яах нэг Монгол дээр нэлээд удацсан чинь хүүхдээ маш олон удаа ингээ эмнэлэг домлог гэнгүүт надад яг нэг хариултыг бүх эмч хэлээдсэн учраас би энийг яриад байгаа шүү зөө би амар олон эмнэлгээр орсон тэгээд хүн маань бас ирээд нэлээд тасан цогцгоо өвдөж хавтаад юм болоод тэгэхэд бол ер нь ихэнх нь тэгдэм билээ тэгж хэлдэм билээ. За тэгээд байжсэн чинь Австралид болохоор ер нь бол ингээд бүр ингээ амар ноцтой асуудал те биш л бол ингээд зүгээрээ ажигл гэл явуулаад иддэг заяа. Тэгэл ингээл ажиглал байгаад иддэг. Тэгээд одоо тэр манай хүүхдийн тэр чичрээд бол таталт байсан бол ч амар аюултай үсттэй тий. Тэгээд яг ингээ ботхоор бас Монголын дээрх юм шиг заяа ингээ айцсан ингээ шууд ингээ хайчмаар. Тэгээ би ч одоо тэр асуудлыг ингээд айж явсаар тэр асуудлаас ангижрах гэж баг 2-3 сар хүлээсэн байгаа даахгүй ингээд эмчэд үзүүлээд бичиг аваад цаашаа дахиад өөр эмчэд цаг аваад тэрийгэ хүлээгээ тэгээ үзүүлээд хариугаа аваад ингээ бүр нилээн юм болсон. Тэгэхээр монголчин ингээ зүгээр тэг нэг айтах эмнэлэг дээр очивол сайн эмч дээр очивол мөнгө төлөө үзүүлээд танаа хүүхд ингэсэн байна гэчүүл хамаагүй амар ахгүй юу. За тэгээ дээрэс нь юу юм бэлээ? Няраа хүүхдэд 2-оос доош насны хүүхдэд Австралид одоо CT scan буюу компьютер томограф за тэгээ MRI тэгээ X-ray ч юм уу те одоо нөгөө эрентгийн зураг яхаа ер нь иймэрхүү юмнууд хийхдээ бүр ингээд аль болох хийхгүй бай гэдэм байлээ. Аль болох хийхгүй байх аргаар ингээд зохицуулъя те аль болох бүр ингээд маш шаардлагатай үед хийдэг гэж байгаа. Яг бол энэ бол маш их соронзон туяаны алах хүүхдэд ингээд одоо халдах эрсдэлтэй халдах нь цаашаа одоо соронзон туяанд өртөх аюултай гэж үздэг учраас хүчтэй гэж үздэг учраас ерөнхийдөө тэг ингээд хүлээе ажиглая гэж айгүй хэлдэм байлээ. За тэгээд надад тэр айгүй таалагдсан. За би энийг яагаад энэ дээр ярьсныг одоо дахиад нэг асуудал гараад бас нэг юм болсон байхгүй. За би тэрийг одоо ярьж өгье заяа. За тэгээ манай хүүхд ингээд 4 сар үрээд нөгөө бүх юмаа ингээд даваа замарч байсан вакцин дээр очсон юм. За тэгсэн чинь манай хүүхд банк үздэг эмч байгаагүй. Тэгээ өөр эмчээр хийлгэж таарад тэгээ нөгөө вакцинаас хоцрох гэсэн учраас 4 сар дээр нь яг хийлгэх гээд тэгээд очсон чинь манай хүү нөгөө багада би ч одоо анхлан төрж байгаа хүн чинь ингээд зарим зүйлийг сайн мэдэхгүй шүү дээ. Ингээд энэ дээр ингээл амар бичлэг хийгээл юм ингээ би судалсан мэдсэн гэ та нарт яриад байгаа болохоос биш би бас зөндөө алдаж байгаа юм байгаахгүй би та нарт зөндөө хэлдэг шүү дээ би ингээл анх хүүхдийнхаа бүксийг түлж ийсэн юугаач мэдгүй цус гартал нь түлж ийсэн мөөгөн зөртөж ийсэн тэ ингээд одоо юу гэдэг хөх маань ингээл чинрээл тэ мастайтис гэдэг юм тусж ийсэн тэгэл хүүхдтэй холбоотой тэ би чи ингээл хүүхдээ мэдгүй янз нүур аманд нь юм түрхээд харшил гаргаж ийсэн би бол ингээ зөндөө юм бас ингээ үзэж байгаа шүү дээ намайг бас ингээ үзэж мүзээд анх төрж байгаа юм жоохоо охин тэ ингээ мундаг зундаг айгүй ээжүүд надад тэгж хэлдэг зав чи ингээ жоохон тэгээд ингээд жоохон ч гэж би яг 24-т л тоо ингээ жоохон тэг анхлан төрж байгаа юм байж ямар мундаг юм бэ гэж айгүй хэлдэг би тэрний амар баярлдаг гэхдээ бас давхар би өөр ээжүүдийг ингээ те намайг хүзээд битгий өөрийгөө тийм нэг юм те энэ хүүхэдтэй ийм мундаг ингээд ах чи би яхаар энийг юу ингээ мэдчихгүй яасан болоо гэж хизээж битгий бодож байгаарэ гэж би айгүй хүсдэг тийм учраас би ч гэсэн амар алтаж унж байгаа заяа одоо юу гэснэ хэлий манай хүүг ингээ нөө багаас нь би ингээд нэг талаар нь унтуусаар байгаа нэг тал нь бүр хавтгаа заяа бүр амар хавтгаа болсон заяа манай хүүхдийн толгой тэг би чи ингээд хүүхдийн толгой болгоод тэг ингээ хэлбэрүүл мингчдэг гэж мэдхгүй надад хинжилж өгөөгүй тэгэл мэдгүй одоо ингээл аль өөрийнхөө тухтай тал руу харж унтаад байна гэж би боддог гэсэн байхгүй тэгсэн чинь
бүр амар хавтгай болгоод тэгээд хүмүүс ч өөстө 4 сартаагаас өмнө засч чадахгүй л өстө наа чи одоо ингэ тогтчихдээ ингээл тэгээл өстө сандраал өстө нэрэ янз янз бүр амар олон дэр авч ийсэн заяа би одоо ингээл хоёр талаас нь шахдаг дэр байна тэгээд дундаа хонхортой дэр байна янз янз заяа бүр аюул олон дэр авч ийсэн тэгэл янз янзаар унтуулаад тэгэл нөгөө тал руу найлуулах ингээл унтуулах гал амар хичээгээл тэгсэн чинь манай хүүхдийн толгой тэгж хичээж яхад ерөөсөө зүгээр болоогүй. Бараг өөрчлөлт мэдэгдээгүй. Хизээ өөрчлөлт мэдгэсэн байх чи хүүхд ингээд нэг юм 3 сар гараад 3 сар мар хүрээ 4 сар төхөөд ирэхээр өөрөө ингээ иргэдэг болт юм байлээ. Одоо хөвтөж явах та штэ. Дээшээ ингээл байн гараа унтчихсан бол ингээл доош ороод хөвчин заяа. Тэгээ тэр үе мууяс ингээд хүүхд өөрөө ингээ амар юм доошоо харахтаа амар тухтай болчт юм байлээ. Доошоо харж юу унтах гад байдаг юм байна лээ. Тэр үед нь бас нэг сануулж хэлэх юм уу гэхээр нөгөө унтлагын хүнжлэнээс одоо гарахгүй бол хүүхэд нөгөө гарны юм баглаатайгаар ингээд доошоо хараа эргэчээд идэм бил ингээд бие ингээд хөдлөж ингэж байгаа заяа. Манай хүү яг нэг үлээ 2 удаа тэрнээс нь гарахын өмнө тэгж доошоо харцсан ёо тэр үед миний зүрх бараг зогсож исэн баг цаа. За тийм учраас ер нь бол хүүхэд ингээ эргээд доошоо хараад ирэхээр хизээч ингээ одоо ингээ ийм нөгөө өмнө нь ингээл хөвтэйл байж идэг гэсэн бол тэгээ тогтвортой тэхээ болчдөг ингээл банк доошоо хараад эргээл тэгээд одоо ингээ мөлхөх гэж үзээл те эсвэл ингээ арай мөлхөж сураагүй бол ингээл нэг юу гэдэг ингээл нэг гидсэн дээрээ яваал эсвэл нэг хөл гараад чирээл эсвэл ингээ доошоо харцсан ингээл тоглоол те юм ингэж авах гал ингэж мингээд эхэлдэм бэ лээ. За яг тэгээл ер нь бол манай хүүхдийг арай засагдсан. Тэр угаасаа ингээд нэгтэл ингээ хавтгаа хийж агаад доошоо ингэж банк харангууд ингээд хүүхдийн толгой ингээд нөгөө ингээд хөвчлэн угаасаа ингээд ясн ингээд хойшоо ингээд түрэгдээд ингээд тэр хэсэг нь ингээд битүүрээд ингээд битүүрхэн цаашаа ингээд нэг юм гавтгаа байгаа нэг арай гайгүй болт юм лээ. Гэхдээ яг 100% бол биш. Нэг 80-80% тал засагдсан гэж хэлж болно. Одоо ингээд ус мөсийн норгоод эсвэл ингээд усанд оруулах үедээ ингээд илэнгүүт яг энэ хэсэг нэлийн хавтгаа нь бас мэдэгддэг. Бас жоохон харагддаг. Гэхдээ тийм амар биш. Тэгээ ер нь бол бас мэдхгүй учраас иймэрхүү алдаа бити гаргаарэ гэдэг үгнээс би бас хэлж байгаа. Тэрсмэ эрэгтэй хүүхдих болонгоо нөгөө эмэгтэй хүн шиг юм урт үстэй байдаг учраас ер нь айгүй том болохоор ингээд далиж мэлиц эсвэл ингээд нэг юм нэгтлэн хит хавтгаа энэ ч жоохон мэдэгдэх гээд идэг гэсэн. Тэгээ манайх ч хүү учраас би бас айгүй санаа зовж лээсэн л та тэгэл өөрийгөө бас зэмлжил байгаа шүү дээ. Ийм юм хүмүүс судлаа мэдчихгүй гээд. Гэхдээ that's okay. Би бол чадхаараа байсан. За тэгчээд 4 сарын вакциндаа ингээд очсон чинь өөр эмч үзэж таараа. Тэгсэн чинь тэр эмч ингээд манай үгийн тулгыг харчаад энэ таны хүүхдийн толгой яад юм болцсон гэдэг жаахгүй юу. Тэгээ би ингээд ийм болоо тэгээд би ингээд засгаж хичээж байгаа гэж ярьжсэн чинь за ингээд бусад юм ямар ч үзье те ингээд вакцин юм ингээд тэгсэн чинь зулаа нь битүүрсэн байна. Яаралтай эмнэлэг яав гэх бүр ингээд emergency center баг ингээд явуулж мавуулаа заа юм. Бүү юм болсон. Тэгээ яагаад ингээд те ингээд зулаа нь битүүрээд ингээд бла бла те ингээд бүү юм болчихвоо гэдгсэн чинь за энэ зулаа битүүрх гэдэг чинь өөр амар бас том асуудал юм байна заяа. Одоо ингээд хүүхдийн зулаач ингээд фонтанил гэж нэрлэдэг юм байлээ. Хойтол урталт нэг байгаа маань. Тэнгүүд хойтлынх нь бол ингээд те угаасаа амар битүүрчдэг. Тэнгүүд уртлынх нь болохоор ер нь бол ингээд 6-аас дээш сар заримдаа бол бүр 9-өөс дээш сар 2 нас хүртэл ингэж битүүрдэг гинэ. Тэс чи манай хүүхд 4 сартаа битүүрсэн заяа. Битүүрсэн байна гэх тэр юм чи онцлоод тэгээ шууд ингээд өстэй emergency яв яаралтай тусламж яваастай эмчид үзүүл те нарийн эмчид үзүүл өстэй нэрэг л бөө юм болол заяа. Тэгэл би бүр амар сандраал за яач вэ ч үгээл тэгсэн чинь early fontanel closure гэж байд юм байна. Тэр нь болохоор ингээд яран эрт үеийн зулаан ингээд бүглэрлийн цашин тий хаалт гэх юм уу тэгээд эрт ингэж хаагдах юм бол да тархины хөгжлийн юмд нөлөөлд юм байна л да. Яг муу талаараа заяа. Гэхдээ энэ дэр бас нэг юм ба хуулийн цорхоо гэдэг шиг заяа. Яг ингээд хэдийгээр тэр ингээд фонтанел эрт хаагдах нь амар юм буруу зүйл боловч бас тэр дунд зүв зүгээр байдаг хүүхдүүд байдаг. Эрт хаагдсан ч гэсэн ядагч хүүхдүүд. Би анх ингээд нөгөө тэр үед хитрхи бас ингээд нөгөө Монголын оны нэтрээгээд нэлийн ингээд сатарсан бүр маш их юм ажилтайс учраас яг ингээд амар судалж уншиж тэ ингээд чадахгүй. Гэтэл стил амар санаа зовоостай янз янз юм үзэж хараал ингээд чадхаараа явж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр дунд миний ингээд маш олон хүмүүсээс ингээд асуугаад ингээд юмнууд ингээд харж байхад зарим хүүхд бүр хаалттай төрдөг гинэ. Тэгээ зарим хүүхд болохоор ингээд 1 сар хүрээ битүүрчдэг, 2 сар хүрээ битүүрчдэг. Тийм хүүхдүүд зөндөө байдаг. Тэгээ яадагчгүй зүв зүгээр байдаг гэсэн. Тэнгүүд одоо зүв зүгээр байдаг гэд санаа зовхоо бойл гэж байгаа юм биш. Хэрвээ эмч зүгээр гээгүүл бол тэр зүгээр биш. Эмч зүгээр гэсэн бол зүгээр. За тэгээд би ингээд бөө нарийн эмч нэг craniofacial юу лээ crano ямар эмчлээ нэг тийм нэртэй одоо craniosyntoses ч үлээ арайч биш би үг зөхиогоод байгаа юм лөө. Ямар ч нэг юм crano something заяо. Тим нэртэй одоо юм specialist буюу нарийн эмчд үзүүлдэг юм байна. Одоо энэ хүүхдийн
зулаа эрт битүүрээ заяа. Тэгээд дээрэс нь толгой нь ийм гавтгай тэг ямар нэг ийм сонио хэлбэртэй байх юм бол энэ өөрөө амар том асуудал гэдэг гинэ яриа хөхтөд. Тэгсэн чинь манай хөхтөх яасан бэ гэхээр заяа. Энэ айгүй сонио одоо ингээ сайн сонсох юм бол манай хөхтийг зүгээр энэ гавтгаар нь бол цэвэр хажуу тийш харж унтсных байсан. Ерөөсөө тэр зулаан болоо битүүрснээс болж үүссэн зүйл биш. Тэнгүү тэр юмж юу гэж утсан бэ гэхээр анх хараад зулаа битүүрснээс болж угаасаа тэр нөгөө крено ямар юм бэлээ нэг тийм нэг одоо онш баг өвчин байд юм байна заяа. Өвчин одоо өвчин юм да одоо онш байгаа юм чинь тий. Тэнгүү тэр оншин дээр ингээд онцлогддог хүүхдүүд шинж тэмдэг нь юу гэдэг вэ гэхээр толгойн юм гавтгай юм сони хэлбэртэй болцсон байдаг. Тэгээд дээрээс нь зулаанд битүүрсэн. Ийм үед одоо ингээд бүр маш хүн тохиолдлууд ингээд одоо юу яадаг гин хаалгаа энтер хийдэг. Тэгээд бүр хамгийн нарийн сайн мэдэх боломж нь одоо ингээд CT scan буюу компьютер томограф хийдэг. Тэгжиж ингээд хүүхдийн тарих одоо хаана яаж ясна буруу хөгжиж гэн мэдрэл нь яаж ийн те заримийнх нь бүр мэдрэл энтер нь дарагдтаа төгждөг гинэ одоо нөгөө толгойн ийм тэгш бус хэлбэр үүсэж байна гэдэг чинь хүний толгой ингээ бүр ингээд нэг хөгжих ёстой шүү дээ. Доторх суудас мэдрэл юм хумна. Тэнгүүд ямар нэг өөр хэлбэр үүсчингүүд тэр хэлбэрийн ингээд нэг мэдрэл нь байвал ингээд дарч мараач нэг юм гавтгай хөгжчихдээ юм байна л та. Тийм учраас мэдрэл энтрийн ингээд одоо суллах те хэрвээ дарагдсан байвал тэрийг ингээд релиз хийж ингээд суллах энэ төр тиймэрхүү хагалгаа бүр хүн төвшин рүү явдаг. Тэгээ тэр юм анх яагаад тэгж амар яаралтай энэ төр гэж явсан бэ гэхээр манай хүүхдийг яг шинж тэмдэг тохироодсон. Гэхдээ бас тодорхой тийм шинж тэмдэг тохироод ингээд өвдсөн бүр ингээд хүнд хэлбэрийн хүүхдүүд бол яадаг вэ гэхээр ингээ бас ингээ хөгжил мөгжлэн жоохон хоцрогддог гэсэн. Тэгмэд манайх болохоор ингээ бүр амар сайн байсан баггүй шүд мүдэн нуурхсан хамгийн юм ингээл аягүй сайн юу н байсан. Чимээ мэмэнд маш сайн ингээд нөгөө юм респонс үзүүлдэг те ер нь бол аягүй сайн байсан. Тийм учраас ерөнхийдөө тэрийг ингээд яг нэг амар тийм concerning асуудал биш гэж үзсэн байхгүй юу. Гэхдээ яг стил ингээ яваад спешиалист хүмүүст үзүүлгээд тэгээл дахиад бүүн зардал зав идэр чинь. Тэгэл ингээл одоо яаж байгаа эхлээл реферала GP-гээс авч байгаа. Тэгчээ тэр бичгээ авсан чигээрээ одоо нөгөө нарийн эмчтэйгээ ярьж те имэйл энтер бичиж залгаж одоо эмч имлэг хайж одоо тэрнтэйгээ цаг аавна. Тэгээ цагаа аваа дахиад хүлээн. Манайх бас яг нэг сар мар хүлээсэн заяа. Тэгээд арай гэж үзүүлээд тэгэл зүв зүгээрэн те тэр эмчид үзүүлээд ингээд танах хүүхд зүв зүгээрэн ерөөсөө энэ бол тийм амар консерны асуудал биш байна. Энээс амар кейсүүд байдаг. Яг тийм крено юу ч үлээ тийм хүүхдүүд чинь бүр ингээд бүр илүү ийм одоо асуудлууд зөндөө байдаг. Илт харваас угаас ийм байна гэхээр танах хүүхд зүв зүгээрэн ингээд гаргасан. Тэр эмчид өрөөнд битээр баг 5 минут болсон заяа үзүүлэх гэж. За тэгэхээр ер нь бол айгүй өөр тэгээд миний хэлэх гээд байгаа санаа нь яг ингээ миний ярьж байгаа сонсонгуудаа те өөстө тэгээд байгаа юм биш үү гэж сандраад очиж одоо ингээд тэгэх биш эмч яг ингээ те оншлон тэр чинь оншилж моншилх гэж амар их юм болд юм байлээ. Угаасаа юугүй шууд аваачаал компьютер томограф хийхгүй заяа тэр чинь ялах хүүхд учраас Монголд бол бас яадаг юм битггүй л байна л да. Гэтэ ер нь бол юугүй тэхгүй тэр чинь ингээ маш олон зүйлийг харгалзан үдчихэж те ангахын талаас бол тэр чинь ингээл амар нарийн юм байгаа штэ. Бид нар л ингээл наанаас нь ерөнхийд нь хараад нэг ингэж ойлгоод байгаа учраас. Тэгэхээр ерөнхийдөө одоо эмч имлэгийн байгууллагт хандж те бүр ингээ нарийн одоо ингээд юм мэдчихэж бас унш тавих зөв юм билээ. Тэгээ би бол бас тэгэл тэр үед ингээл амар сандраал санаа зовол бүр бөө юм болсаахгүй. Тэгээд бас нөгөө нэг юм нь ийм тохиолдолд яг арай хөнгөн тохиолдол заяа. Одоо ингээд толгойн хэлбэр нөрчлөгдөөд бас ингээд зулаанд битүүрсэн байх юм бол нөгөө юм нэг хүүхдүүд нэг юм хэлбэр ингээд үүсгдэг юм малхай зүтсэн байдэн штэ өмсдөг зарим хүүхдүүд. За тэр чин болохоор бас тэрний нэг эмчилгээний нэг төрөл юм байна за. Тэгээд яг хөнгөн тохиолдолд бол ингээд те мэдрэл зэдрэл дарахгүй те хөгжил мөгжил зүгээр ч гэсэндээ хүүхдийн толгойн хэлбэр маш амар өөрчлөгддөг гинэ. Тэнгүүт тэрийг ингээд засахгүй бол гоо сайхан талаасаа бас ингээд асуудалтай байдаг учраас ерөнхийдөө тэрийг ингээд засгаж тийм бас нэг эмчилгээний нэг арга нь бас тийм юм өмсөх юм бэлээ. Тэгээ манай хүү баг тгийн миг хийгээдсэн баггүй юу. Тэгээд угаасаа манай хүүхдийн толгой тэгээд 4 сар өнгөж гарч исэн. Тэгээд өөрөө эргэж сураад тэгээд банк доош харсаар байгаад ер нь гайгүй болцсон. Тэгээд би бол тийм эмчилгээ бас ингээл яг хийх гэсэн мэт хийлгэсэн баг. Гэхдээ эмч бол ингээ хараад яг тэр нарийн тэр спешиалист эмч бол хараад зүв зүгээр байна гэлтгсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол угаасаа бид нар удахгүй Монголд ирсэн учраас тэр асуудал тэгэл дууссан. Одоо ингээ манай хүүгийн толгой молгоо зүв зүгээр. Тэгээ байжсэн чинь бас нэг юм манай хүүгийн зулаа бас яг битүүрээгүй заяа. Тэр өдрөө ингээ бид нар чинь сандраад emergency те яаралтай маралтай яваад эмчид үзүүлсэн чинь тэр emergency-гийн яаралтайгийн эмч нь болохоор ингээ дарж үтснэ. Манай хүүхд чи битүүрээгүй нэг юм өндөг дарах хэмжээ байна гэсэн битүүрээгүй байна гэд. Тэгээд энийг ингээд би энэ кейсийг найзуудтай энэ төр ингэсэн ярьсан чинь хүүе тийм үү яна энийг тэгээ яаж мэддэм бол энийг одоо хинд үзүүлэх юм бол гэж айгүйх асуугаадсан. Тэгээд
миний бодлоор бол заяа зарим одоо ингээ мундаг туршлагатай ээжүүд эсвэл ингээд ер нь ингээ мэддэг хүмүүс бол өөрөө л ингээ дараад үзчихдэг гэсэн. Тэг ингээ намбалзаад байдаг. Би бол үнэхээр тэгж чадахгүй юм байлээ. Ерөөс өөрөө дарж үзэж чадахгүй юм ч чи энд байна мэдэрдэл гэдсэн. Би бол ингээл дарж үзье. Үнэхээр мэдэхгүй. Энэ амар зөөлхөн ингээд баг тий цоглоод байгаа үстэй зүрх шиг гэд. Би бол ёстой тэгж мэдэхгүйсэн. Тэгэхээр тэг ингээ начиг бас ингээл залуу бас ингээл зарим нь юу ч мэдэхгүй байгаа ээжүүд энэ төр байвал зүгээр эмчтэр үзүүлсэн дээр юм байл шүү. Начиг тэгж өөрөө мөрөө ингэжиж бас эн тент нь хамаагүй дараа ичвэл нөгөө хүүхдийн зулаад хамаагүй дардггүй өвтгдгүү одоо нөгөө юм дөргөлт үүсгэдэггүй гэд тэгдэж штэ. Эн чи ингээд баг ингээд хой ижидэг учраас гээд тийм учраас гэж тэгдэм байлээ. За тэгээ энэ дэр бас нэг амар сонирхолтой санагдсан зүйл нь заяа. Би бүр энийг өөрөө ингээ ухаж олж мэдсэн заяа. Яагаад гэдэг асуулт ингээ надад үүсэж байгаа шүү дээ. Яагаад эрт битүүрч хэдийгээр манай хөх зүгээр байгаа ч гэсэн тэгвэл яагаад гэсэн чинь шүү дээ. Би нэг бор хоолны бичлэгэн дээр ярьсан байгаа заяа. Манай хөх би ингээ хүүгээ йогурт нэг хідүүлдэггүй, кальцтэй хүнс нэг өгдөггүй. Ер нь аль болох ингээд нэлийн хойно танилцуулж баг багаар өгч гисэн гэд. Тэгээ би яа тэрийг ингээд тэгж одоо тэгэхэр ингээ өөрөө бас шийдсэн бэ гэхээр энэ бол ингээд зөвхөн миний шийдвэр байсан. Ямар нэг эмчтэй эмнэлэг домдлого юм оролцоогүй. Би өөрөө ухаж мэдсэн юм дээрээ суурлаад ингэдэм үү гэд шийдсэн зүйл хэвгүй юу. Тэнгүүд энийг ингээд ерөөсөө эмч ингэсэн юм шиг та нар бодож болохгүй шүү. Заяа өөрсдийнхөө одоо ингээд бодлоор хийгээрэй. За энэ юу вэ гэхээр одоо ингээд зулаа битүүрхтэй энэ одоо эрт битүүрх ч юм уу те тэр чинь ингээд дугаас ингээд яс урахчиж байгаа гэсэн. Яс нь ингээд бөглөөд ингээд угаас үүний дээр чинь ингээд гавлчин толгойч ингээд биднэрх бол одоо тэр чигээр яс байгаа штэ. Тэгэнгүүт хүүхдийн тэр ингээд зулаа ингээд битүүрнэг чинь ингээд яс ургаад ингээд битүүрж байгаа байхгүй. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр ботсон байж гэж одоо ингээд баах юм ухаад ягаад энэ тэрийг ингээд баах судалгаа уншижсэн чинь кальцийн одоо ингээд те хэрэглээ их байгаа үед хүүхэд сүнээсээ ч юм уу хит их кальц авж байгаа үед ясны ургалт ингээ хурцаад ингээ хурдын ингэдэг тохиолдол байдаг гэж байгаа. Тэнгүүд одоо тэр зарим хүүхэд яагаад одоо битүүрсэн төрөөдөө нэхэр ээж нь жирэмсэн бахта кальцийн хэрэглээ өндөр байсан байж болж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ бол гэхдээ бүр ингээ маш юм бага хувьтай заяа ингээ шууд нөлөөтэй биш, зөвлөтэй зүйл биш. Бүр ингээ амар бага хувьтай л ийм байх боломжтой. Зүгээр л нэг бас нэг ингээ те боломж нь л гэсэн ийм possibility болохоос биш яг in fact биш заяа тэгдэг гэсэн зүйл биш шүү. За тэнгүүд би юу бодсон бэ гэхээр бор хоолнд орох үеэс нь тэгээ дээрэс нь би өөрийнхөө кальцийг бас амар хянаад эхэлсэн. Нөгөө нэг эмгтэн хөхнийхөө сугаар амар кальц алддаг. Тэгээ шүд мүдэн ингээ үрдэг мүрдэг тэгээд жирэмсэн бахтаас маш их кальц алддаг гэдэг учраас би нөгөө та нар миний влогийг үздэг бол Instagram дээр би амар их юм сой милктэй ийм маш өндөр ийм кальцтай суудаг байсан. Тэгээ би тэргээ ерөөхдөө ингээ болоод өөрийнхөө хэрэглийг багасаа өхөрөө олж байгаа учраас давхар хүүгийнхээ одоо тэр бор хоолнд кальцтай хүнс амар бага өгч эхэлсэн байхгүй юу. Тэгээ яг хуу мэдээж би нөлөөлсөн үгүйг нь яг үнэхээр мэдэхгүй байна. Манай хүүхдийг одоо болтол нэг ийм хуруу дарцсан хэвээрээ байж л байгаа. Тэр ч одоо 4 сартаагаас хойш манай хүү одоо 9 сар хүрсэн явж байна. Тэгээд би бол тэрийг нөлөөлсөн гэж мэдэхгүй байна. Хэрвээ нөлөөлсөн бол одоо сайн л байна. Нөлөөлөөгүй бол тэрлээс тэглээгээд манай хүүхдээ одоо ингээд кальц бага байгаа гэсэн үг би биш гэж бодож байна. Яагаад тэгэхээр шүдэн ингээд бүр маш хурдтай ингээд ургаад тэг ингээд хөл гар ясна одоо маш сайн хөгжиж байгаа учраас би бол гайгүй байх гэж бодож байгаа. Тэгээ бас хэрвээ та нар хүүхдийнхаа ингээд кальц одоо эрдэс мэрдсэн юмыг мэдмээр байвал яг хүүхдээсээ ингээд цусны шинжилгээ өгүүлж болдог юм шиг байлээ. Ингээд эрдсийн шинжилгээний тэгээд одоо ямар витамин дутуу байна те тэрийг бас мэдэж авах боломжтой. Гэхдээ тэглээгээ хүүхдэд бас учир зүггүй хит их витамин өгөөд ажиллахгүй штэ нөгөө өхөр хоолж байгаа тохиолдолд бол формула өгж байгаа тохиолдолд ч гэсэн тэр чинь ингээд тодорхой хэмжээний бас ингээд авах хэвээр минерал витаминыг хийчихэж байгаа учраас дотор нь байгаа учраас бас хамаагүй тэгж хэрэггүй байх. За нэг тийм юм болсон заяа. За энийг бас ингээ яг ерөнхий зүгээр ингээ айгүй сонин санагдах байх гэж би яг хүмүүс бас ингээ тэр болгон мэдэхгүй байж магадгүй те ингээ иймэрхүү тохиол бас бэдэм байлээ гэж надад бүр амар сонин санагдчихгүй. Ямар юм аа тэг яагаад тэг битүүрчж байгаа юм болоо гэд бүр амар гайхажсэн. Тэгээд ийм тохиолдол бас бэдэм байлээ гэдэг үүднээс би ярьж байгаа шүү заяа. За тэгчээд ингээд манай хүүхд ингээ 4 сар 5 сар ингэж дуусж агаад би та нарт нэг айгүй гоё аппликейшн санал болгоо заяа. Тэр болохоор та нар ихтэй энийг харж исэн байгаа. Ээжүүдийн групп дээрээс би нэг ийм зураг харж исэн. За би энэ хажууд оруулчих. Нэг ийм хүүхдийн ингээл нөгөө ийм одоо ингээд тэдгээр үе дээр одоо тэрдэн сартай ч юм уу хэдэн 7 хоногтой үе дээр ингээ ааштай байна, гайгүй байна тэр гэдэг нэг ингээ заасан юм. За тэр болохоор ингээд амар ийм том судалгаан дээр суурилж гарсан зүйл гээд ер нь манай ээжүүд айгүй ингээд баримталж явд юм байлээ. За энэ нь штэ хаанаас гаралтай вэ гэхээр заяа Wonder Weeks гэж аппликейшн байдаг хгүй юу? Энийг Wonder Weeks гэж нэрлэдэг. Одоо яг энэ 7 хоног ингээ гаргаад байгааг. За энэ Wonder Weeks гэдэг аппликейшнийг би бас төлбөрийн төлөв ашигладаг байсан юм. Тэр болохоор яадаг вэ гэхээр яг тэр 7
7 хоногт хүүхэд юу сурж байгаа? Одоо тэр growth spurt-ыг амар сайн гаргаж өгдөг заяа. Энэ 7 хоногт хүүхэд уйлаад ивэл ийм шалтгаантай байгаа. Ингүүл арай тайвширна, ингээд үзээрэй. За тэгмүүд хүүхдийн мэдээлэл бол манай хүүхдийн шүд ургаж эхэлж जैन те, манай хүүхд ингэж эхэлж जैन те, гараараа ингээд тоглоом барьж эхэлж जैन, те гараас харвайж үзэж जैन, нэрийг нь дуутахаар харж जैन, чимээг гарахаар зочж जैन, харж जैन хідэн тийшээч гэдэг юм уу. Энэ мэтчлийн юмнуудыг ингээд оруулаад өгдөг заяа өөрөө. Тэрийг ингээ банк тэмдэглэж явдаг байхгүй манай хүүхд ийм юм сурлаа, тийм юм сурлаа. Одоо эх 7 хоногт яах вэ? За жоохон уйлгандаг үе нэрхэн тэгвэл тэр үед би яах вэ ч юм уу те. Яг ингэж төлөвлөхөд амар хэрэг болдог байсан. Би яагаад энийг ингэж амар төлөвлөдөг байсан бэ гэхээр энийг яг Австралид хоёулахна, гурвалахна ингээм амьдардаг. Аав нь ажилдаа явцсан үед хүүхдээ хараад үлддэг ээжүүд маш сайн ойлгон заяа. Хүүхэд үнэхээр яагаад дан мэддэггүй болох үнэхээр хэцүү. Тэр зэсмээ хоёулахна байхад амар ядардаг. Хин нэг ирээд авчихгүй штэ тэр чинь. За чи нэг жоохон гараа амрах, чи нэг халуун дээр нь хоолойч гэх юм байхгүй. Би бол одоо бүр яг тэр амар ингээд ууртай үеүүдээр нь би л өдөр хоолч ич амждаггүй. Өглөөч баг юм идэж амждаггүй. Арай гэж гарч нэг кофе авч уудаг байсан. Тэгэл нөхрөө ирэхийг хүлээдэг. Яг тийм учраас би ингээд ажил юм хүм те бусад юм хүмаа ингээд төлөвлөхийн тулд юу хийж амжуулах уу амжуулахгүйгээ ингээд төлөвлөхийн тулд би яг энэ аппликейшн ингэж ашиглаж за манай хүүхдээ яг нэг эвгүй те ууртай ааштай үе энэ үед байна. За арай тайван сайхан байх үе энэ байна ч юм уу те. Тэгэж харж явдаг. Давхар хүүхдээ юу сураад мэдээд юу ингээд хөгжөөд байна те. Бас тэгээд давхар нөгөө нэг одоо ингээд асуулга байдаг штэ нөгөө вакцин дээр за танаа хүүхд ингэж чадчих нь тэгэж чадчих нь одоо бас нэг юм байдаг штэ. Тэдэн сартай хүүхд ийм хийж чаддаг байх хэвээр ч юм уу те. Тэнгүүд тэднийг ингээд тэрэн дээр ингээд чеклээ явдаг байхгүй юу. Тэдэн сартайд нь манай хүүхд ингэж сурсан байна. За энэ арай сураагүй те. За магадгүй дараа сар сурах байх ч юм уу. Тэгээд ингээд баг багаар ингээд сураа яваад байвал ингээд гайгүй. Тэгээд хэрвээ асуудал үүсэх юм бол танаа хүүхд одоо стил ингэж сураагүй байгаа юу те. Энэ талаар ингээд ямар нэг эмч эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авч үзээрэй энэ төр гэж бүр гарч ирдэг юм байлаа. Тэгснээ энэ аппликейшн дотор юм юутай им communityтэй заяа амар ингээд дэлхийд дахны бүх ашигладаг ээжүүдийг ингээд нэг юм группт оролцоо. Тэгэл тэр дотор ингээд чатлал манай хүүхд одоо те энэ үе дээр явж ин ингээд ин тэгээд ин те сүүгээ идэхгүй нь яаж байгаа юм бол ингэж үцхүү тэгэж үцхүү та нар ингэж үтсэн үү ингэсэн үү танаа хүүхд ингэж нүү гэл амар хин мэдээлэл солилцдог заяа. Тэгэнгүүт ер нь бол энэ бол ингээ амар хэрэгтэй юм лээ. Тэгээ энэ Wonder Weeks-ийг ингээд айгүйх би ашиглаж ийсэн. Гэхдээ одоо ашиглахаа болцсон. Нэг Австрали дахь амар ашигладаг гэсэн. Одоо ер нь яг 9 сар ягаад ингээ хүүхдийг ингээд тэгээ ерөнхийдөө ингээ яг ийм ээж болчих жоохгүй за ингээд байна да гэд бүр яг юм мэддэг болчт юм байлээ. За тэгээд энэ бас айгүй хэрэгтэйсэн. За тэгээ бас нэг юм нь хүүхдийн хөгжлийг айгүй сайн дэмжихийн тулд өглөө алган эсвэл өдөр алган заяа хизээч хамаагүй орой ойсон ч хамаагүй нэг юм дасгал те хөнгөн юм нэг юм хөрхөн гимнастик шиг юм хийлэг бол хүүхэд ингээ айгүй дуртай байдаг. Тэгээ бас айгүй юм юу байдаг гэсэн хөгжилт нь бас нэмэртэй байдаг. Тэгээ би Sprouty гэдэг аппликейшн ашигладаг. Тэр одоо ч би ашигладаг. Тэр болохоор ингээд хүүхдтэй ингээд мөлхөж сурах дасгал одоо өөр юу эдэнтэй ингээ биеийн чилээг гаргах унтаас хэрэгтэн эсвэл шүн унтахын өмнө булчингийн суллах энэ төр гээд тиймэрхүү ер нь ингээ баг юм дасгалуудыг хийлэгдэг. Тэгээд нөгөө хүмүүс ингээ хүүхдтэй яаж тоглохоо мэддэггүй эсвэл ингээ нэг юм яагаад ингээ сатааруулахаа те эсвэл ингээ хүүхдээ одоо яг яаж дэмжих ингээ мэдгүй байдаг шүү дээ. Надад ч гэсэн тийм үе байсан байхгүй анх ингээл зүгээр л хүүхдийнхээ ингээл юм оруулж байгааг хараад тоглохыг хараад те хажууд нуцаа ухаал ингээл сууж идэг гэсэн. Тэгээд сүүлд ингээд ерөнхийдөө за ингэж болох юм байна гэж үтснээсээ хойш ерөнхийдөө баг багаар ингээл сунгаж муугаал хүл гарын те айгүй хөрхөн юм дасгалууд хийлэгдэг болсон. Тэгээд тэр бас айгүй ингээ хүүхдийн хөгжилд нөлөөтэй байд юм байлээ шүү. Энэ болохоор ингээ дасгалын хуваар гаргаж өгдөг байхгүй Sprouty. Тэгээд аппликейшн дээр ингээ оронгууд ингээ хүүхд чинь тэдэн сар тэдэн 7 хоногт одоо ийм дасгал хийвэл зүгээр ингэж хүүхдтэйгээ тоглол зүгээр гэдэг бас санааг өгдөг. Надад энэ аппликейшн бас амар таалагддаг. Би нэг төлбөртэй эсвэхгүйг сандгүй. Төлбөргүй ч байлоо тэгэхэд санаад ах юм. Тэгээ энэ минь бас айгүй зүгээр юм билээ. За тэгээ ерөнхийдөө 2 наснаас өмнө угаасаа энэ дэлгэцийн цагийг хязгаарлал гэдэг штэ. Тэгээд манайх бол яг үнэ хэлэхэд 6 сар 7 сартаагаас нэхлээд яг ингээ анх зурагт үзүүлж яг ингээ зурагтын өмнө суулгаад бүр ингээ яг үзүүлж эхэлсэн. Тэгээд тэр болохоор хүүхэд ингээл анх ингээл амар сатаар сурч байгаа. Одоо ч гэсэн ерөнхийдөө ингээл өдөрт бол заавал тэ нэг 10-20 минут 10-20 чараа юу энэ 30-30 минут бол үздэг. Үнэхээр аргагүй ихэнд үзүүлдэг. Тэгээд эн чинь Монгол дээрээ айгүй багасж байгаа. Тэгээд Австралид байхдаа бол яалтчгүй ингээд нөгөө хоёулахна гэртээ би маш их ажил амжуулах хэрэгтэй үед яалтчгүй хүүхдээ тэгж урд нь суулгадаг байсан. Тэрнээс шүүгэн ингээл аваал гараал тэндэл ингээл зугаалуулаад юм хүм үзэж харуулаад эсвэл хамт өөрөө ингээл тоглоол явах боломжтой л доо. Тэгээд хамгийн их үздэг юм нь Miss Rachel байгаа. Тэгээ энэ бол ингээд тэгээд дэлхийд дахин бүх юмн дээр одоо ингээд Miss Rachel-ыг бол одоо хүүхдэд үзүүлэхэд хамгийн аюулгүй тэгээ яриа хэл бүх юмны хөгжилд ингээд сайнаар нөлөөлдөг одоо ганц юм хүүхдийн ганцхан цаашийн тэгээ програм гэж үзсэн учраас одоо айгүйх үзүүлж байгаа. Тэгээд Miss Rachel өөр улсын Miss Rachel-үүд байгаа зав. Энд чинь болохоор ингээд
Тэгээ одоо Австралиг ч юм уу байлаа гэж бодоход дахиад одоо UK буюу одоо Англид бас нэг өөр мейнстрим шиг гэхдээ нэг тийм одоо яг англи стайлаар гэх юм уу одоо ингээд угаасаа Австрали англи хэл, UK англи хэл те одоо өөр юу гэдэг нэг юм одоо бусад те орнуудын англи нүч арай өөр штэ ингээл одоо аялга маялгаас өгсүүлээд эсвэл ингээд юм нэг соёл моёлоос ч юм уу те тэнгуут яг манай хүүхдээ үзэж байгаа нь бол яг юм Австралид мистрэж л учраас яг тийм байдлаар ингэж харуулдаг одоо гардаг амтан Австралид байдаг амтан ч юм уу те коала мугаалаа ярьдаг ч юм уу тэнгуут одоо арай өөр газраас бол одоо UK те англи хэлэл ингээд шал өөртөө одоо дуудлага муудлага нь гих мэтчлийн ийм өөр байдаг. Тэгээ би бол бас ингээд хитрхийн амар ингээд сүүл рүүгээ юм болчтой байна заяа. Амар мундаг ингээд хийж бай гэхээс бүр ингээд залхацдаг за. Би угаасаа байгаагаар л мундаг хийж байгаа л да. Гэтэ ингээл нэг юм цааны хүүгээ нэг жоох ингээд үтсчи тэгээд үтсчи ийм юм хийлгээ энэ сайн байдаг гин тэгчи ингэчи гэл. Тэг яг чадхаараа хичээж байгаа тэгээд анх ингээд жоохон бахт амар их ном уншиж өгдөг байсан. Одоо ингээд орон гараа хаяа нэг ном уншиж өгдөг. Гэхдээ манай хүүхд өөрөө ном ингээд амар сайн үздэг. Тэгээд дээрэс нь шүд угаах гэдэг тал одоо шүдийн ингээд ургаснаас нь хойш байнга угаах гэж амар хичээж байгаа. Тэгээд заримдаа үнэхээр мартчихдаг үе байд юм билий нөгөө яг одоо ингээд нөгөө аягуулсан ингээд сурж байгаа минь яг өглөө өөрөө шүдээ угаахтай амар сайн сандаг болчингууд заримдаа нөгөө намаа ингээд шүдээ угааж явах үед манай хүн унтчихдаг ч юм уу тийм үеүүдэд ялчгүй мартаад байдаг. Тэгээ яг өглөө хамт ингээд сэрээ босоод зэрэг шүдээ угаадаг ч юм уу те шүдийн тэгж сайн цэвэрлж амын сайн угааж цэвэрлж явахгүй бол нөгөө мөөгөн цэрцнөөс би чи амар хаширсан шүү дээ. Гэх мэтчлэн ер нь иймэрхүү зүйлүүд байна. Тэгээд яг энэ хүртэл 9 сар хүртэл бол гэдэг бол баггүй хугацаа байсан. Гэхдээ ингээд миний хувьд бол маш хурдан өнгөрсөн юм шиг санагдаж байна. Гэхдээ одоо ингээд би яриагаа ингээд өөрөө ингээд эргээд дурсаад ярьсан чинь одоо тэр бүх үеүүдэд авсан мэдрэмж, хүнд, гоё, муухай бүх мэдрэмжүүд ингээд яг мэдрэгдээд хөөх ийм их зүйл 9 сард болж өнгөрөөд ийм их зүйлийг туулаад хүн маань ямар хөөрхөн өсөж торинж байгаа юм бэ те би ямар мундаг байгаа юм бэ гэж өөрөө ирэхгүй бодогдлоо. Ганцхан би ч манай нөхөр ч гэсэн энд маш их хувь нэмэр оруулсан. Тэгэхээр 9 сар хүрлээ. Тэгээд энэ бичлэгийг одоо цаашдаа ингээд би баг уг нь ингээд 3 сараар хийх гэж анх төлөвлөж исэн. Гэхдээ ингээд ялтчгүй мий амар завгүй байснаас болоод чадаагүй. Тэгээд ер нь бол цаашдаа одоо ингээд ой хүрээ цаашаа яад юм бэ те ингээд синдром юм юу эд юм бэ? Тэр мөрийн ингээд аягуулсан ингээд судлаад ярихыг хичээнэ. За тэгээ хэдүүлээ. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Түр бай. Намайг нэр Instagram дээр дагаараа манайхаа. Энд вэ. Бай.